цээжинд орших их Монгол улсын бүх монгол ирчүүдэд Заачны төлөвтэй хамт уулзч та бүхэндээ баярлалаа. Цэнхэр дэлгэцээр харах боломжийг бидэх олгох гэж байна. Орой цагтаа ирээ дандаж явдаг амтэг шүү дээ энэ хүчит. Харахад цус нь Монгол, хатгахад цус нь Монгол, хайлахад сүнс нь Монгол зөвхөн Монгол ирчүүдэд зориулсан бэлтгэе явуулдаг. Ил дээрээс ихсэн нэвтрүүлэг маань амар бай садлалт хийд дээр хурж ирээд Даарч хөрөх үедээ даарч хөрчиг явна. би одоо дээш харж ирлээ. Дээш харж ирэхэд мод харлаа. Томогт ширийн бүгдийн орчим алдарт талын гутаа заларч байна. Загсаас одоо өдрийн амтлагын амралтын цаг гэж байдаг юм уу тийм үү? Бид хамт уулзч та бүхэндээ баярлалаа. Зориом төргий аялдаа нэмэх анчны нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Ахыгаа зориод хурж ирлээ. Тэгээ сайхан үйлдэж байна уу? Тавтаа та бүхэн сайхан үлдэж байна уу? Тэгэхээр хоёулаа үзэгчтэй өөрсдөө танилцуулъя. Энэ удаад одоо бас манай үзэгчд гайхаж байгаа ямар учиртай хүн бэ, тийм ээ? Ямар хүн бэ гэдгийг нь бас манай үзэгчд харж байгаа. Тэгэхээр хоёулаа үзэгчтэй өөрсдөө танилцуулъя. За та бүхэнд энэ өдрийн мэнд төргийа. Сайхан үлдэж байгаа биз. За би Ховд аймгийн Манган сумын хөө. Нэр бол Гандан Баавар. Миний нэр одоо Төвд нэр гэж байгаа. Монголд 3 байдаг юм байна лээ. Намайг тэр засгийн газар ажиллаж байхад миний хэрийг судлаа гэж нэг ажил хийж байхад нэг эмэгтэй удаа таны нэр ямар сонин нэр вэ? Хэн гэдэг юм өгсөн юм бэ? Ямар учиртай юм гээд удацаар асуугаад байсан. Би завгүй байна. Та яах гэж байгаа гэсэн. Хүний нэр судалж байгаа юм гэж байсан. Тэгээ 3 байдгийн одоо нэг нь бурхан болсон, нэг нь ах үйлчлэгээний яам гэж байсан. Одоо санхүүжилтийн дарга гэж байгаа. Одоо энэ санхүү эдийн засгийн сургуульд багшилж байгаа. 8-ын Гандан Баавар гэдэг миний амьдаа би. Бид нэр байнга уулзна. Жаргал зовлонгоо хаваалцсан. Энэ бол одоо манай их эцэг уламжилсан Төвд нэр. Ийм л учиртай. Амьдаа нэг мэдчихлээ тийм. За амьдаа арга энэ сургууль хичээл заагаад сонсох завгүй баха. Тэгтээ мэд өргөчий. Тэгэхээр хоёулаа ангийн талаараа тест ангийн нэвтрүүлэх юм ангийнхаа. За. Ер нь амтнтаа ер нь яаж ойртсон бэ? Амьдралынхаа ер нь тодорхой хэмжээгээр он цаг хугацаас өнгөрүүлж ирсэн. Сонсч ирсэн. За яхаа би энэ манай эцэг бол ан хийдгүү лам хүн байсан. Утаа гүмбэн лагс хүртэл одоо 14-5 явж байсан. Одоо энэ боддын шашин шүтдэг. Тэр удмаа өр хөвгтөдтэй залгуулж үлдээсэн сургамжин байна, шүтэн бурхан байна. Миний энэ антай холбоотой амьдрал бол 1973 оноос эхэлсэн. Сайн нөхдийн одоо боён гэдэг юм уу? Өөрийнх нь одоо хов заяа гэдэг юм уу? Бас нэг жаахан зурддаг, бичдэг. Тийм байсан. Тэгээ ангал зүрийн үйлдвэр гэж одоо яамны харьяа тийм үйлдвэр байгуулагдаад удаагүй байсан үе. 1973 оны 5 сард би энэ ажилд одоо шалгуураар орсон. Ангал зүрийн үйлдвэр гэдэг бол ерөөсөө ангийн бүх олзуур юм хийдэг. Одоо эврээс нь ахуулаад кодын одоо ард туурай хүртэл ашигладаг. Улс нийгмийн захиалга боддогч тийм байсан. Тийм учраас би тэр үйлдвэрт ороод 1 жил болоод төр засгийн бодлого анчтын талаар байгаль орчны хамгаалах талаас нь маш их сайхан бодлого өгүүлж байсан нэг би одоо хожим хойно боддгийг. Зохион байгуулалтаа бүгд найрамдах өнгөр ард улсад курсаар одоо ажилтныг сургадаг байлаа. Би жил болоод явсан. Тэгэхэд боловсон хүч нь гадаадад ялангуяа 3 дахь хооронд
Мэргэжилтийн сургууль гэдэг чинь одоо хэцүү шалгуураар давдаг байсан. Намын төвөөрөөр ордог. Намын гишүүн байдаг. Тэр орондор очиж одоо биднэрт бас үүрэг семинар өгдөг. Оросд явж байгаа биш. Тэр 3 дахь оронд явж байна. Биш 2 3 орны хил дамжина. Бас тодорхой хугацаагаар явж байгаа шүү дээ. 5 сар 6 сараар явж байна. Дөрөвхөн манай үйлдвэрээс дөрөвхөн явсан. Одоо тэрэн дотор Норуу самбуу гэж одоо сайн хөрвий. Жаслаасрын гэж бай. Баасан дорж гэж байсан. Бурхан болсон. Ийм өсөд бид яваад одоо тэр дандаа ангийн одоо тэнд очиод ангийн сургууль. Монгол улсын ОЯМ-ны одоо их сургууль. Тэнд бид нар одоо суралцж байгаа ухаантай. Бүх аймагуудын анчтын нэгдлийн дараа нар 45 курсаар очиж семинар сургалт авчихсан. Азийн, Африкийн, Америкийн одоо оюутнууд ирдэн. Олон орны. Нэг ангид 5 жил сурч байсан оюутан байдаг. Баяжуулын хүүхдүүд мөнгө төлөө суугаад байдаг. Болгол одоо тэр Танзаны оюутнууд хүртэл одоо машинтай баяжуудын хүүхдүүд. Оюутан машин гэдэг ойлголт биднэрт огт байгаагүй. Машин байтугай хувийн машинтай хүн гэдэг ойлголт Монголд байгаагүй. Тэгээд одоо Тэвэрс засгийн газар одоо маш их бодлоготой сургалт явуулж байжээ гэдгийг одоо би хэлэх гэж байна. Тэр чанараараа бид нар ч бас ирж чаад бас тэр ангийн эврээр юу хийдгийг тэр мах, арис, яс бүгдийг ашиглана. Ингэж одоо бүр тусгай цех байгуулж Орсын мэргэжилтэн байлаа, Унгарийн мэргэжилтэн ирдэг. Дагалдаж ажилладаг. Тэр чанараараа одоо үе үеийн үйлдвэрийн дарганууд байна. Би үйлдвэрт норомчгоос ахуулаад чанар шалгахч маасчер. Тэгээ бас үйлдвэрт нь орон дарга марга гэдэг одоо ороо тарангууд лекц семинар хийн. Өөрөө суун 10 жил ажилласан да ан улзрын үйлдвэрт. Хэдэн сайхан хүүхдүүд ан улзрын үйлдвэрт байж байгаа үед мэндэлж, өсөж, тарниж гэсэн юм байна. Гадагшаа очтож явж боловсрал эзэмшээд энд хамгийн гол нь улсаас тийм ээ. Энэ ан улзруу яаж одоо буцаад валют болох талаас нь тийм зорилготойгоор л явсан уу энд авч үлдэх гэдэг талаараа улсын бодлого нь одоо яг ямар юунд авсан. Тийм ээ. Тэгээ улсын бодлого ирээсээ тэр байгаль дэлхийгээ хайрлая. Ан амтнтайгаа зүү зохистой харьцъя. Тэнцвэржүүлэлт одоо байгалийн экологийн тэнцвэр гэж байдаг. Тэрнийг хадгалах бодлого төр зэсэгт байж. Тийм учраас одоо зохион байгуулалтаа агналт гаргадаг. Зохион байгуулалтаа үйлдвэрлэл явуулдаг. Ангийн арьс ширийг боловсруулдаг. Тэнгээр нь бүтээгдэхүүн хийдэг. Тэрний дагалдсан үйлдвэр хүртэл одоо гандан дээр байгалийн гишг ордон гэж байгуулагч байсан. Тарганы мах богдуулын одоо таргыг хүртэл одоо сэрийжилдэг гэдгийг. За энэ дээр нэг юм ярихад анчингууд их вийдэ би огтны хамраас цус гаргаж үзэв. Тэр байгалийн ангийн гიშгийг яаж юм болох вэ гэдэг талаас нь 3-4 цехэнд байгуулагдаж ажиллаж байсан. Тэр бол одоо байгалийн арцнаас ахуулаад ургамал ан амтэн богдуулын одоо таргыг хөвшөрсөн байдаг юм байна. Сэрийжүүлдэг юм гэж зохион байгуулалт ан гэдэг. Тэгээ ийм үед одоо тэр сэндэ юш гэж одоо би мэдхийн дэхлээ гэж байсан бурхан болсон. Эдгээр бол гайхамшигтай. Өдөрт одоо 40-50-аар тарга агндаг болсон. Бид нар болохоор нөгөө авцарсан юмд чинь тарганы арьсын үйлдвэрт оруулаад одоо тарган малгай хийн, шүүб хийн. Энэ аргалын өвөр. Аргалын өвөр ингээд олон угалцтай байдаг. Ийм одоо энийг чигрийн сав зориултна. Нэг аргалын өвөр хэдэн ийм хийж болно. Ингээд уулзал олон байдаг. Гадна талын ингээд өнгөлөөд энэ ёроолын өхрийн өвөр
Үхрийн эврийг халаагаад, хавтгаалаад, наагаад энэ тохирсон юм хос модоор юм таг гин. Хос мод. Хос мод ингэж өөрөө нэг бижгаатлахад төлдөг үзгээр төлж К тавина. Энэ бариул байна. Цагаан зэр эвэр. Энд ч одоо их гоё өнгөтэй байна. Гялалзаад одоо их гоё өнгөтэй байна. Одоо чинь 30 хэдэн жил болж шаад энэ юм хийснээс хойш. Энэ лаг одоо шинээр хийсэн байх чинь энэ лагт нь ингээд одоо энэ чинь доллар нэлгүүртэй байна. Энэ одоо энийг бас өнгөлнө. Их гоё өнгөтэй. Одоо энэ дотор нь юу хийж болно? Одоо энэ гойнод манад юу хийн. Энэ хийдэг багаж хийдэг шин бид тэрсээ өөрсдөө зохион цахилгаан мотор том жижиг олон стандартын моторууд байдаг шүү дээ. Тэнвэр энэ биш өнгөлн зөөлгөн энийг өнгөлдөг гэж дандаа өнгөрөөс ирнэ. Паст тос гэж байдаг. Энийг наадаг цавууч гэж одоо энэ бас. Одоо энэ одоо 30 жил бас гэхэд юу юм гэж одоо ингэж хармаар байх шийдэ. Тэгээд одоо энэ одоо үхрийн арьс, бугуй арьс тол хийж байгаа. Зах зээл гараагүй 20 дугаар тоолоо гараагүй байхад энэ 257 төгрөгийн үнэтэй тол байсан. 257. Энийг бид нэр бүгд энэ багажийг гараараа хийн. Энийг гараараа хийн. Ингэж удсан хөрөө гэж байдгийг. Тэгээ энэ ширэн дээр энийг наа. Энэ кэг өөрснөө цахан энэ багажийг бас өөрснөө хийн. Онжорох энэ одоо өнгөрт бол одоо язуу утгуудын одоо гэр хаустл одоо одоор бол хаустл байж ах хэвээр бичиг байна. Тэгээ механик техник ажил ихтэй. Одоо нэг шиг юм материал байгаагүй. Диалог гэж хавцсан байсан да. Тэрний хавцыг ашиглаад ингэж одоо энэ тол мебель хартан гэж мебель хартаны үлдэр гэж байсан энд тол хийдэг ганцхан сэрх байсан. Тэрнийг аваад ингээд хийгээд энэ цэмп Оросоос ирнэ. Энэ бол Монголын бүтээгдэхүүн. Энэ бол Оросоос ирнэ. Талыг бол өөрснөө хийн. Ингээд одоо чинь том жижиг бом гэж олон юмдын стандартын тал хийдэг байлаа. Энэ бол одоо арилжааны зөвлөл. арилжаа, бэлд турсгал, совнарын зөвлөл. 257 төгрөгөөр захын хүн аваад гэртээ тавихгүй шүү дээ. Дандаа гадаад зуулч тав. Энэ чинь тоослолт тоосгож байдаг ингээ ялалзсан. НАТО зөвхөн чанар. Phoenix Karakelegt манайх хүлээ авдаг дахимда 50-70 хүн VIP өрөөндөө 5-15 хүний багтаамжтай 15 өрөө манай хаяг сансрын баян цэл худалдааны төвийн зүүн хойд тал Phoenix Karakel. Та бол одоо тэр үед бол ан амтан бас нэг үед одоо элбэг байсан тийм ээ. Цаг бол тайван байсан. Тийм ээ. Хүн чанар бас байсан юм шүү дээ. Тэгэл гоё яхан. Тэгэхээр чин ан амтан бас улсын бодлогоор агнадаг, үржүүлдэг, хайрладаг, хамгаалдаг тийм ээ. Одоогийн нийгмийн хоёр бол газар тэнгэр шиг шүү дээ. Өнөөдрийн одоо ан амтны талаар, залуучуудын ан гөрөөний талаар ер нь анд явж байгаа залуучууд ан амтны өсөлт, үржилт одоо хомсдох тал дээр ч юм уу танд бас өмөлдөж харамлах юм байдаг л үү. Тэгэхээр энэ хоёрын ялгаа яриад өгч байна. Тэ байлгүй яах вэ? Энэ бол байгаль дэлхий
гэдэг чинь бүгд бурхны хишиг. Аль жишээсний талаас нь ойлгосон одоо тэрнийг эрхмэлдэггүй, тэрний төлөө санаа сэтгэл зовдөггүй тийм нийгэм, тийм улс орон байхгүй. Ан амьтан одоо ургамлын цэцэг тарихад хүртэл хэдийг мэддэг байж тэр цэцгийг ургуулна. Тэнтэй адилхан анчин хүн бол энэ залуу таргуу, хөгшин таргуу, кээлтэй юу, хээлгөө юу. Энийг бол анчингууд мэддэг. Байгалаа заяасан тийм, бурхан заяасан тийм одоо авшиг гэдэг юм уу да. Тийм байдаг. Энэ бүгдийг л одоо тэр тухайн үеийн анчингууд мэддэг учраас бурханаас тэнгэрээс зарилгатай анчин гэдэг чинь дуртай хүн хийгээд байдаг ажил биш. Амарч ажил биш. Амар ажил биш. Тэрнийг бүр тусгай тийм зарилгацсан улсууд хийдэг. Тэр нь ард түмэндээ хишиг болдог, байгальдаа эргээд нөөц болж баяждаг. Ийм утгаар ширтээ. Тэгээ би бас нэг дурсамж ярьчих. Чанар шалгахч байлаа оо юм ангал зөрүүлдөрт 80 70 8 9 он юм шиг байна. Нэг 100 болсон юм аа. Тэгээ Баруун Таван аймаг яв гэж томилдог лөө. Ангийн тооллого хий. Өгсөн зуцсан хэд байна. Тэгээ тэр жил олон улсад нэг ангийн үзэсгэлэн гарах тийм жил байсан. Ангийн одоо эвэр тарпайч байдаг юм уу, арьс ширч байдаг юм уу, одоо стандартаас авсан одоо тийм зорилгоор Баруун Таван аймаг явлаа. Эндээс онгоцоор яваад. Ховдын учраас би ховдрал уун л да. Аккредитивээр мөнгө шилж өчгöd очоод каснаа тоолж яваад. Нэг 20 дугаар татаад араагүй мөнгө гэдэг чинь ийм байсан үе. 23 5 10 25 тэнтрэг. Нөгөөдөө чинь ховдын банкнаас авахаараа зүгээр ингээд ваадан тамир өрөлдсөн. Шөнөөгээд буудалд онж чаддгүй шахав. Тэгээд офсод очлаа. Биш ховдод очиж ховдоос нэг хөлсний машин авч байгаа. 69 аваа. Тэр ховдын одоо ховд бас их ангийн том отогтой л да. Тэр мөсtöд байна, янгрийн одоо нутг. Цэцэгт байна. Дариуд байна. Тэгээ аймгийн захиргаан дээр очсон чинь аймгийн захиргааны 2 дугаар дарга ловсон дорж гэж хүн байсан. Нөгөө даргаас жившөөрл авчиж би баазаас машин авах хэрэгтэй. Нөгөө дарга чинь 100 болж байгаа нэгэд хөдөө аймаг явчихад байхгүй. 2 хоног хүлээлээ. Өглөө захиргааны үүдэн дээр очдог байхгүй. Тэгээ 2 хоноод ирсэн чинь машинаас яг бууж ирэхэд нь би таарч байгаа. Сайн байна уу лусан дарга би ингээд явж байгаа нэгэд. Яамныхаа томилт зүйлээд ингэсэн чинь нөгөө дарга чинь уурлаад. Юу тэр ан ман. Тэр мал өгөө 100 болж яхад юу тэр таргуу туулаа. Юу ярьж байгаа. Ингээ уурлаад. Малаа гэж байгаа. Мал яа гэж яхад мал өгөхөд одоо гэж. Хүлээж авахгүй болтой байна. Би залууж байсан да. Тэгэхээр бодлоогүй энэ одоо. Би яамны сайдын томилттой ингээ явж идэг. Дэлхийд олон улсын ангийн үзэсгэлэн гарах ийм одоо 2 3 юутай. Тэгээ дагаад хамтарлогоо орж байгаа болтой байна. Дагаад явлаа. Хойсон дагаад өрөөнд нь ороод суусан чинь малгаагаа шидэд. Ширээн дээр суугаад. Юу гинэ чи гэдэг ингэж байна. Одоо ингээ явж байна даргаа гэдэг гэсэн. Ха. Тэр одоо тийм байхгүй. За тэгвэл даргаа та яамны бичиг үзүүлээд гомж уусаад гэж орлох сайд байсан. Яам. Албанд албартай бичиг. Ийм гэж та тэгвэл одоо энд манай тийм байхгүй гэдэг юм юу гэдэг юм та тэгээд хариу өгч. Би одоо маргааш онгоцоор боцлаа гэсэн. Нэгээс нь хэмээс очсон удсаваад ингээд орлогчод уучих юм яаж байгаа. Энэ нөхөрт нэг тэр ваз руу хараад нэг 60-аас гаргаж байгаа. 2 3 сумаар авах юм минь ч мал өхөөд гэж байгаа. Тэгж байна. Нөгөө нөхөр нь орж ирээд за та наашаа яв гэдэг ингээ намаа дагуулаа тэгээд эндээс нь 60-аас аваад ховдын 3 4 сумаар ороод тэгээс үүд нь онгоцоор уусараад баяа илгээрээд говалтаа заххан аранга тэгээ нэг бэрцэвтэй 30 хөсөлж аваад тэгээ нэг өгсөн янгирийн тооллого аймагуд нэг ангийн отох гэж байдгийг боодог янгир алчгаа боодог гэж ичгээд харжуулгаа нууцсан байж байхад нь ороход тэр айл хонж байгаа юм л да.
Хоноод ингээд цаймаа аваад ингэсэн чинь өглөө нь усаад авгаа нөхөр хоёр хоорондоо шивнэлдэж байсан. Та хоёр юу шивнэлдэж байгаа юм? Уушлаараа даргаа намаа дарга гэдэг. Даргаа уушлаараа тэр. Эртээ нэг янгэр нухаа нэг боодог гэсэн чулууг нь мартаж гаргаж хаяхаа мартчих. Та тэрнийг харсан байхаа тэр тийм учиртай юм шиг гэж уурчид гоож ирсэн. Үнэнгээ хэлж. Тий. Ийм учиртай. Хэд хоног явж исэн бэ ер нь тэгж явж Ба байгаа. сар явсан. Ганцаараа тооллогоо. Ганцаараа. Ганцаараа. Амтан тоолно гэдэг ч бас. Тэгээд би бас үүргөө биелүүлсэн байна. Ирээд тайлангаа тавина. Караз чиргүүлтэй каразаар 2 янгрын махач болсон. Янгэр. Зодод өгсөн одоо тийм. Тэр чинь эврийн аав нь, арьсгийн аав нь одоо янгрын махач нь арьс толгоог нь аваад цэвэр хилдэхэд 45 хил болдог шүү дээ. Тэгээ үйлдвэрдээ каразаар мах ирнэ. Тэгээд одоо амтнд хөдөлгөхөөр хилийн төрөв 50 мянгаар холддог. Мэдхгүй хүн авахгүй шүү дээ. Ажилчтай өгнө. Ажилт нэг гэртээ нэг нь 2 янгрын мах, 3 янгрын мах оруулж гисгээгээд. Тэрнийш одоо хоньны сүлтээ хуураад харшил боо цоошор хийгээд одоо гайхамшигтай мах шүү дээ. Одоо тэр хүмүүс харшил буу зэтэх гэх нэг хэдийн ингэж авчихсан да одоо энэ ярианаас болж. Дими юм ярьлаа. За. Тиймэрхүү. Ер нь залуу байх тэгээд ер нь гаднаас одоо сураад даншаас оюутан цагийн найзууч юм хурж үж Монгол орноор анги гөрүүлэх ч юм уу танилцж явж явах тийм гайд хийх маягтай юм явж байгаа. Байна. Тэр төрөхийн сангаж хаа гэдэг чинь манай тэр яамны харьяа. Төрөхийн сангаж хаа хар өнөг булга одоо тэндээс авдаг байлаа шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын байнгын төлөөлөгч Пош юм байсан. Одоо их Монголга тэр 72 дугаар Тэмс гэж байгаа шүү дээ. Тэнд одоо 8 сар гаргаад бууг агнах гээл. Он суудагч анч явал, өвчтөг цэрэг явал, морь ундаг ажилчин гээл 166 бата явна. Тэгэл очиод одоо тэр Монгол заншил байдаг юм байгааз. Буугөр гэх гээд одоо мордорж хөгжим зохиолч мордорж охинтой суусан тийм Пош байсан сахалтай. Пош гэдэг чинь одоо хөрөнгөтэй орно шүү дээ тэр үед. Мөрдөрж байгаа айхтар шүү. Мордорж байгаа охин. Тэр бодлогоор тэр охиноо нэх. За нариг. Тэгээ бид нүч наваач нэг ундаа өгөөд тэр буугөр гэлэх гээд тэр доор суулгач. Нэг ундаа өгнө. Тэгээд 8 сар гацсан юм чинь тэр жимс сургацсан мойл гүцээ хэлцгэн ингээд. Нөгөө хайдаа гэж байсан. Харьцнаар юмчин дарга. Матны ажил юм харьцнаар юмчин дарга хайдаа гэж. Шиневский гэж Польш. Би одоо сая нэр нь орж ирж байна. Шиневский гэж байсан. Нүүбийн төлөөлөгч. Бүрэн эрэхтэй 2 машин ундаг энд. Ачааны 66. Тэн 69. Одоо хятад метод одоо юу чинь Азад байдаг төлөөлөгч юм байлгүй бүрэн ихээр явдаг. Бууг агнах гэж байна. Тэгээ бид нар тэр их Монгол уулын доор буучгаад дээшээ өсгöd юун буугургахтай мантаа нөгөө жимс төвжидээ нэг тамхи татаал хийтчихдээ байгаа. Нэг 2 алхаад хашгирна. Өөй тэгэл хашгирна. Тэг сарын хотл ингээд 10-аад хүн л явж байгаа юм л да өргөж байгаа. Тэг чиндээ хайдгаа Шиневский 2 буу барьцсан тэр отолтонд хийтэж байгаа. Нөгөө бууг нь хизэнэ зайлаад алга болно шүү дээ бидний өөр. Тэгсэн ингээ гад ирсэн чинь уулын ороод гарч ирсэн захаа бид нар мэдэхгүй. Ингээ гад ирсэн чинь мод ингээ сэгийгээд цаана тэнгэр харагдаж байгаа байхгүй. Ороод орно гарч ирж байгаа юм байна гэж. Залууч байсан. Тэгж л нэг ханд явж байсан. НАТО зөвхөн чанар. Phoenix Car Collector манай хүлээ авдаг дахимда 50-70 хүн VIP өрөөндөө 5-15 хүний багтаамжтай 15 өрөө манай хаяг Сансрын Баян цэл худалдааны төвийн зүүн хойд тал Phoenix Car Collector
Дараа нь Унгарын нэг бор одоо усны готл өмсөж жагаад идээлцсэн одоо харь шир идээлдэг идэ гэж байдгийг кимийн хороор. Тэр дотор өөрөө орж ажилдна, бэлгээ хийн. Таргууны арьс одоо булганы арьс ингэ дичлэн гэдгийг дичлээд тэгээд одоо эсхүүрт орно. Энэ бүгдийг хийдэг мэрэгжилтэй байлаа. Унгарт одоо бас нэг яхан ойр зөр мэддэг болчихжээ. Орчуулагч болно нэг Унгарт. Ингээд одоо бас амралт ёсолж болдог, айл оромж хэсдэг. Ажил дээр ажигсан одоо тиймэрхүү маахад одоо үйлдвэртэй жаахан гайгүй нэрхэмттэй байсан юм уу. Тэгээ сүүлдээ энэ үйлдвэр нэг л биш боллоо. Энэ нэг л биш боллоо гэдэг шиг. Тэгээ ардын шилхаар өөрөө намайг аавна гэсэн санд ирсэн. Тэгээ би тийшээ явсан. Одоо энэ буян дэлгэрэж манай бас санжтын нийгэмийн ажил нарын мөчөнд дарга байсан юм. Тэр үйлдвэрийн дарга ирсэн. Одоо би ингээд явах боллоо. Өдөөс өмнө ажил хийж байгаа өдөөс хойш явсан. Би ингээд явах боллоо гэсэн за. Өөрөө мэдж байгаа юм бол явна үзье энэ төр явсан. Тэгээ дараа нь зах зээл гарлаа. Тэгсэн нэг үйлдвэр маань таран бодорч хитгэн хэмжээний хэдэн хүний ирэх ашигыг бодсон. Ийм одоо юм болж харамсалтай татан богдсон харамсч явдаг юм. Тэр олон хүмүүсийн хүч хөдөлмөр. Тэр олон хүмүүсийн хүч хөдөлмөр, цаг зав, ажилласан жил одоо зарим нь хүртэл тэтгэврт гарч чадахгүй, архив нь олдохгүй. Би хүртэл болтондаа тэгж шүүх шоронд гэж одоо хэлэх юм да. Гэрчээр дуудана гэж одоо бүр ингээд надад сонь сонсгоч байлаа. Нэг хүний гэрч болох юм аа л тэтгэврт гарах гэсэн чинь бичгээр амт нь олддгоо. Хоёр хүний батлан даалт олж ир гэдэг юм байна. Тэгээ очсон чинь тэр шүүхийн чинь та гэрч нь юм уу? Бос. Соо. Та гэрчилж байгаа нь үнэн үү? Тэгэхээр надад хийвгөө сонсгоч байсан. За хүн юм үздэгөө гэж хэлдэг юм гэнэ лээ. Тэгтээ бол тэр хүнд гэрч болж тэр маань тэтгэврт надаас өндөө тогтоолгосон явж л байдаг. Тусгал авсан уу? Та одоо гадаад ангийн талаа ингэ суралцж байгаад маш олон гадны оюутнууд сурж ирсэн гэж байна шүү дээ, тийм ээ. Ер нь аль орны оюутнууд ер нь одоо ан дээр одоо аль орны таны бас нэг тэмцээ бас та нэг ойлголт авч байгаа шүү дээ, тийм. За Африкийн ер нь оюутнууд ангийнхаа энэ тал дээр ер нь зэрэг юм байна да. За нэг Оросынх юм байдаг юм ч гэдэм үү. Ер нь монголчуудын маань бас давуу талч гэх юм уу, ер нь тэднээс ялгарх онцлогч гэх юм уу. Аль улсын ер нь ангийн тал дээр оюутнууд бундаг байсан. За наач гоё асуулт байна. Тэгээ тухайн үедээ бид залуу байсан болохоор зураа ингээл төр засгал дээрээс нь бид нэр ингээд байдаг юм байна. Төр засгал хамгаалдаг юм байна гэсэн ойлголт байдаг болохоос биш. Яг тэнд очиод ингээд ажиглаж байгаа тэр Танзаны, Африкийн залуучууд байна. Тэд нар болохоор их эцгийнхээ мөнгөөр тэнд одоо сурсан сураагүй хамаахгүй. Тэнд л байж байгаа зорилготой. Боловсрол эзэмшүүлээд явуулсан. Тэгэл байж байгаа. Мөнгөө төлөө улираал. Тэнд тэр Оросынх байна. Европынх байна. Европ илүү. Ялангуяа Унгар бол тэр ан талаараа бол одоо Унгарын ан бол манай нэг аймагтай тэнцэх хэмжээний газар нутагтаа улс шүү дээ Унгар. Тий. 15 аймаг. 11 аймаг гэдэг үү? Нэг аймагтай тэнцэх газар нутагтаа. Тэгээд тэдний ан чин дандаа хашаанд. Ингээд одоо хязгаарлалцсан. Буг гэхэд хашаанд. Үржүүлдэг тэр агнадаг тэрний хөвшин байна. Энэ тэрний наалан шүү гэж. Ангийн отох гэж тусдаа ингээд бэлдсэн байна. Цай, давс, маус, хөнжлийн даав, мав хаалгаж хоож байхгүй. Очоод хоноглоно. Хоногийнхаа мөнгө тавьчихад хоолоо хийж иччихад тэгээд яваад өгнө. Бүх юм одоо цаг нохоотой, форумтой Унгарын анчт бол тусгай форумтой. Тэгэл эртнээс л ерөөсөө тэр бол одоо тэр өөрснөө амцсан гаралтай хүмүүс бол таарах гэдэг. Өөрснөө ярьж байгаа тэр Чингис хаан гэж бид нар мэдхгүй Бат хаан гэж мэднэх байсан биш. Тэдний хүүхдүүд дандаа хөхт олонтой гардаг. Чингис гэж мэдхгүй Бат хаан гэж мэднэ.
Тэгэхээр тэр ан гэдэг чинь одоо агуу. Тэр ангийг болоо шүтнэ гэж одоо ан хийсэн хүнд хамгийн түрүүн бугаасан гахаасан бол тэр хүнд хамгийн түрүүн элэг ууш хоёроо шөл хийж өгнө. Хүндлэл. Тийм гахамшигтай. Тэгээ тэр ангийн тусаас нь цус. Тэгээ анчгийн юм мэрэгжил одоо нэг буудлаа. Унангууд шархтдаг юм аа л да. Шархтаад явхаар нэг анч нь тийм мэрэгжил олгодог. Цусын үзчихэд энэ гуяар нь утсан байна. Энэ толгойд нь утсан байна. Цусын ажиглаад энэ ан холдохгүй ч гэдэг юм уу. Яг тийм ингээд бүхэн антом шиг, хүний антом шиг ан тэгээ судалдсан. Бид нар хүртэл тийм хичээл зааж л байгаа. Анчин гэж л ойлгоод байгаа шүү дээ бид нар их. Бид нар ч болохоо тэр сайд нарын зөвлөлийн одоо тэр үеийн тэр бэлэг тусгал юм хийдэг. Тийм зээгт нэг дадлага хийж байгаа. Одоо гахаан саягаар юу хийх вэ? Тарганы саягаар юу хийх вэ? Одоо ангийн эрс ус шир арис одоо би миний санаачсан ан амтан маань одоо эргээд төр зэстэй хэрхэн ашигтай байх нь вэ гэдгийг л одоо үзэхийн тулд та нарыг явуулсан. Ямар хүн нэг санаачилж та нар санаачилсан хийсэн. За миний өөр тэгэхэд нэг шинэ мэтэл оногтой санал гэж тэр үед чинь нэг юм гардаг байлаа шүү дээ. Тэгж яаж одоо цалин жаахан өндөр хаддаг. Одоо миний хийсэн юмнууд би одоо аргалын эврээр, янгирын эврээр зээрийн одоо туурай байдаг шүү дээ. Одоо энэ гэхтэл бугын сая. Бугын сая. Ийм саяатай байдаг. Энэ ингээд одоо нэг шопинг дэлгүүр одоо юуны долларын дэлгүүр тавихад энэ одоо хэдэн долларт ямар үнэтэй вэ мэдэхгүй байх шишээтэй. НАТО зөвхөн чанар. Phoenix Car Collection манайх хүлээ авах дахимда 50-70 хүн VIP өрөөндөө 5-15 хүний багтаамжтай 15 өрөө манай хаяг Сансрын Баян цэл худалдааны төвийн зүүн хойд тал Phoenix Car Collection. Унгар маань бол ерөнхийдөө таны хэлснээр бол өөрөөсөө бас их тийм эртнээс тийм ангаар бараг амьдрсан тийм ээ тэгж илж болохоор тэгээд тэр жижиг газар нутагт ан амтнаа тусдаа үржүүлж тэрүүгээр бас одоо амьдрж исэн ард түмэн юм байна гэж би ойлгоод шүү дээ. Зүг бодоод байна уу? Тэгээд ер нь гадны оюутнууд очиход бол одоо Европууд л ер нь их мундаг байдаг юм байна шүү дээ тийм ээ оюутнууд нь. Тэгээд Унгарч яхаа нэг дэлхийн 2 дугаар дайнд нэрэгдэж байсан. Еврейчүүд голдуу. Олзлогдсон германууд их байдаг. Одоо миний үеийн хөгшчүүл ингээд 2 хөгшин сууж явах чинь хоёулаа хоорондоо нөгөө байланка гэж үндэсний арх байдгийг. Тэдний одоо манай нэрмэл шиг. Их өндөр гараастай их амархан согтон тэд нар. Тэрнээ уучаад нөгөө хоёр чинь эх орны дайнаас дараа хэдэн жил үргэлжсэн байх вэ? Хоёулаа согчоо чи юм уу герман чи юм уу гитларнтэй би нэгэ тэгдэг байхгүй юу? Тэгсэн нөгөөх нь тийштэй би нэрээ олзлогдсон герман шүү дээ уучлаарай гэдэг ингэж ах шишээтэй. Тэр Чех, Урмын, Австри, Орос гэдэг одоо 5-6 орнтой хил залгадаг юм байна л да. Тэгээ шофрон гэж бүр Австри хил залгадаг тэр нь бүр зэлүүд одоо мод, ургамал, ан гэдэг чинь бүгд одоо хүний гараар зэрлэг одоо байглаараа явж байгаа юм тэнд байхгүй. Одоо ер нь Унгар тийм сургалт хичээл явагддаг юм. Тэнд ерөөсөө их сургууль уруу хорон гэдэг утгаар бас нэг хагас хөрөнгөтөн гэдэг утгаар
Монголоос тэр 75 онд очиж хаад Монголоос хорхоо юутан байсан. Тэр Шофрон гэдэг хотод. Хорхоо дандаа эмнэлгийн шугамар. Эмнэлгийнхээ явдаг байлаа шүү дээ. Эмнэлэг явна одоо энэ Биагамнад малын эмнэлэг ойдл. Одоо бол одоо чөлөөтэй болсон. Унгарчууд манайд хийлэгтэй шүү дээ. Хийлэгтэй одоо нэг үндэс ухсааных гэж. Батаноос хойш уулзаагүй өгшин унатаа гэртээ байж өөр хөөхтэйгээр арх өгч явах жишээтэй, тамхи өгч явах жишээтэй. Бэлэг дурсгоор вагонд орох гэхэд 200 км газраас такси өрөөд гаргаж өгөх гэж ирлээ гэдэг. Ингээд ирдэг усуд байсан. Тэгэхээр элэг ихтэй гэж ингэж боддог. Одоо сүүлийн үед тэдний аан чамар болсон, улс төрийн чамар болсон, нийгэм яаж өөрчлөгдөж байгаа. Тиймэрхүү л одоо битгүүл байна. За. Гой юм сонсож шүү. Тэгэхээр та одоогийн ер нь энэ ажил жуулчлалын манай яам биш үү тийм ээ? Байгаль орчин ногоон хөгжил гэдэг одоо нэрийн солигдсон байна шүү дээ. Яамны ер нь бодлого тийм ээ? Энийг ер нь дээр нь ингээл бас одоо л ер нь ингээл ан ингээл хумигдах гад бас тийм ээ? Залуучууд бас нэг үе бодвол мөнгөтэй болно. Мөнгөтэй болцсон тийм ээ? Тэгэхээр бас нэг айхтар бас нэг 6 зингэл болгоод ч юм уу нэг хайхтар буу шаагаадах нь ер нь багц болцсон тийм ээ. Хамгийн одоо тэр яамнаас өрний бас нэг гадаад галуу шууны мах ногоотой шил номын өнсөн хүн гэдэг утгаар л энэ талаар л асуух гэдэг байна. Хоёрдугаар одоо миний хувийн бодол энэ дэлхий даяарчлагдана гэж нэг юм яриад байгаа. Минийх чинийх минийх гэж одоо нэг юм яриад байна шүү дээ. Энд одоо байгаль дэлхийгээ л одоо авч цацраасан. Одооний энэ одоо би засгийн газарт 17 жил ажилласан. Засгийн газараар хурал дарах материал надаар төгөөгөр орж ирнэ. Сүүлд нь доктор шийдвэр болоод гарна. Тэр бүгдийг би уншина. Төслөөр орж иж байгаа юм чинь би агаас яг хүртэл уншина. Тэгж яаж нөгөө олшруулна. Тэгж яаж нөгөө сайд нар төрвөн. Ганц үсэг алдчихад эрфентийн буруугаас болоод юм уу нэг үсэг алдчихад байх чинь нөгөөдөх чинь би 40-50% 200% хийчихээ зэрэг эргээд нөгөөдөх чинь дахиж хийх гэж. Нэг нэгэн хүний буруугаас болоод би дахиж ачаал ихтдэг байхгүй. Тэгээ шалгаж хийх нь миний үүрэг. Тэгээ тэрнийг уншиж байхад гадаадын төслийг орж ирж байна. Байгаль орчинтой хамгаалах, орон нутгийг тохируулах, улаас одоо бургас тарих. Тэгэхээр энэ дээр одоо миний харамсч байгаа юм байна шүү дээ. Одоо тэр даргын нэрээ тэр манай нутгаас дэвс их хурлын гишүүн шүү. Намайг тэнтэн уулзуулаад байгаа. Манай нутг шуурга их боллоо. Мод тэрмаар байна. Төсөл аммаар байна. Төсөл авнаа. Аваад нөгөө төслийг чинь одоо зөвхөн миний би жаахан шудрагд л да. Тэнгүүрээс нь дээшээ явдаг юм болоо гэж боддог. Төстөөс хэл. Орон нутгад очиод одоо юу хийсэн тэнгүүр ихээр нэг ургасан ургаагүй хитэн бургас тарьцсан. Хэн усалдахын тэр нэг чинь. Нөгөөдхийн нөгөөдүүл нь хуугаад ичдэг. Сонгуул болно, огцроод алга болно. Энэ бол одоо зөвхөн миний үзсэн нутгийн хэдэн сумандар биш. Ер нь орон нутгад байгаа жишг. Тэгээ нэгэнт ингэж жишг болсон учраас тий байхгүй. Ингээд 4 жил болоод огцорчдөг. Тэр төсөл мөсөл тэр ногоон төсөл ямар хамаа байна. Би л гарчаавал болоо. Энд жаа харамсаж байгаа. Тэгээ сүүлийн үед одоо тэр одоо ялангуяа тэгээ Солонгос, Япон одоо усад орж иж манад их сайхан туслах сэтгэл байна. Энийг манай зарим ухамсармуутай улсууд тэн дээр ус хийж байна. Төслийн бур ашиглаад тэгээ нэг улсуудын дургуй хүргээд ингээд одоо эцэс засгийн газар ичин штэ тэднээс. Нөгөө улсууд бодлоо хэлнэ. Японы төсөл өгсөн хүнд за манай тэр ургац таарсангүй гэдэг юм ингээд нөгөөдөл нь хамаатан садан болоод ингээд хурууг болоод энэ одоо энэ жахан харамсаж байгаа юм. Одоо харин сүүлийн үед энэ оюун гарч ирлээ. Байгаль орчны хамгаалах сайд их олон хүн байна. Байсан. Бүгдийг мэддэг.
Яа ингээ бодоод яхад 4 жилдээ л яг өөрийнхөө хэмжээнд чацарганы 3 жил болоод ургадаг болвол урган гутал миний тайлан гарах юм шүү гэсэн тийм ойлголттой. Ургасан шүү. Миний тайлан ингээд тагалдаг. Мөнхийн байх ёстой юмыг ийм болгодог. Би одоо өөр Монгол сувг харнаа тэр одоо ганцхан эрдэнэ шишээр амьдарч байна шүү дээ. Үрийг одоо усан тусалгаад ичиж байна. Ишийн, навчийн, өвлж нь малаад ижиж байна. Өөр ургамал байхгүй шүү дээ. Ийм учраас залуучууд одоо бол сайхан боловсролын системэд явж байна л да. Хүүхдээ багаас нь ахуулаад одоо ногоон төвл гэдэг одоо нэвтрүүлэгч явж байна. Төсөлж явж байна. Энэ одоо жинхэнэ бит бодит юм болж хэрэгжижсэн. 10 цагаан дотор ганц хар байгаас. 10 цагаан дотор битгий 4-5 хар байхаас л гэсэн санаа. Тэр таны хэлэх гээд байгаа юм ер нь байгаль дээр одоо ургадаг тийм ээ. Жимс ногоо ер нь бол байгалийн одоо бүтээгдэхүүн биднэрт бол ёстой хідзээч одоо хитэн одоо Ямар ч юм тэр бомжил амьдэрсэн ч тэр бол ажил байх хэвээр. Доотлыг ухаж аваад дээдлийг байхгүй болгоцохоор тэгэл ирээдүйн хоочдоос үлдэх юм багчаад байгаа юм л да. малыг хэн хийж иж байгаа юм? Байгаль хийж шүү дээ. Уус өвсийг ургуулж өгч байна. Шимтэ тэжээлтэй ургуулж байна. Хүний иддэг ногоог тэр байгаль ургуулж байна. Тэгэд бид нар иччаад арх уучгаад том эндээ сургасан ногоог аваачаад энд нь аваачаад 100-аар авчаад 200-аар өгөөд тэр хүн тэнд хоолуулахгүй өөрөө адилхан байгалиас байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Энэ утгаар нь ойлгосоо л гэж одоо их харамсаж бодож явна. Ойлгодог нь олонх байгаасаа. Олонх сайд боллоо л гэдэг. 4 жилийн сайд биш 40 жилийн сайд байгаасаа гэж. Хуучин үеийн одоо социализмын сайдууд одоо харамсаж явдаг тэр хурц байх жишээтэй. Уул уурхаг хариуцсан мавлет гэж байсан. Тэрний төлөө явсаар яваад барханд болж явах жишээтэй. Намын теория үзэл суртал бодлого гэж явсаар байгаад тэр төрдөө гараад бархан болж байгаа жишээд усуд байна. Тэрний үзэл бодол нь мөнгө ард түмэнд одоо энэ үр шимэд үлдээсэй гэж нэмэл юм бодож явдаг. За. Нэвтрүүлгийн хугацаа жаргахт өгч байна. Тэгээд 30 минут ч одоо нэг эхлэхээр бас нэг их одоо урт юм шиг ирнэ. Ингээд ярилцаа суугаар айгүй хурдан дуусчихдээ. Тэгээд магадгүй одоо нэвтрүүлгийн сүүлийн жаргах одоо нэвтрүүлгийн сүүлийн минутыг танд үлдээ. Тэгээд та одоо ирээдүйн хойч залуучуудаа одоо энэ хаанчдаа за мөн одоо энэ агнуур зүүч энэ байгаль орчны салбарынхандаа хандаж хэлүүлэх хүчлээ. Энэ байгаль орчин ангийн талаар нэвтрүүлэг хийж байгаад одоо баярлж байна. Хойч үе болсон өөр хүүхдүүд ачаанэр байгальд газар дэлхийтэйгээ тэнгэр газартайгаа зөв харьцаж явбал тэтгэдэн шүү та нарыг газраас хоолоо олж идэж байна. Тэнгэрээс энерги авч байна. Ийм учраас одоо тавчхан хэлэхэд ухаантай амьдцгаая. Хүний жаргалд худгаас хоёр хэмжээтэй шүү гэж нэг сайхан үг байдаг. Ухаж ойлгох нь эрхэм одоо төмөн олон та бүгдийн одоо оюун ухаан мэддэг вэ. Ингээд энэ сайхан студийг эзэмшиж нэвтрүүлэг хийж ард түмэндээ сасж байгаа баян жаргал хөтлөгч одоо танд их баярлалаа. Олон нэвтрүүлэг хийж ангийн гişг олцтой байж урт удаа наслаараа гэдгээр хэлийг дэвшүүлээ да. За баярлалаа. Нэвтрүүлэгт орохоор одоо зөвшөөрсөн танд баярлалаа. Танд бас аз жаргал ирүүлэх сайн сайхны хүсье.
урт насалж удаан жаргаж 100 насалж 6-аад дагдуулаарай. За тэгин да. Харж байгаарай гэж. Тэг зоож яах нь намайг. За үзэгчдээ энэ удаагийн дугаарыг хож арах төгсөн байна. Тэгэхээр энэ удаад би зарим нэг нэвтрүүлэг ойлгодгүй ч юм уу хүмүүст хандаж хэлэхэд ангийн нэвтрүүлэг гэсээр нэ ярилцаалахын уйдгартай гэдээ маш их саналууд ирдэг. Тэгэхээр бид нар бол энэ ахмадуудынхаа үгийг маш сайн сонсох ёстой. Тэгэхээр би та бүхэндээ сонсох гэж энэ хүмүүстэйг нэвтрүүлгээр ингэж ярьж байгаа юм ярьдаг юм шүү. Тэрээс би өөрөө камера унтраачаад ганцаархнаа сонсох л байсан шүү. Тэгэхээр залуучуудаа бид бүхэн ахмадынхаа үгийг сонсож үж энэ хүмүүсээс суралцж үж ингэх ёстой байна шүү гэдгийг ойлгож үж бид дараачийн үедээ дээрээс сурсан юм дараачийн үедээ үлдээх нь бидний үүрэг юм байнамаа. Тэгээд нэвтрүүлгээ ингэж хийдгийг. За тэгээд Монгол ирчүүдийн цав хэмээр Монгол хвчгээ үргэлж босоо яваалтгүй. Дараачийн дугаарт баяртай үзэгчтэй. Сайхан амраарай. НАТО зөвхөн чанар. Phoenix Car Collection манайх хүлээ авдаг дахимда 50-70 хүн VIP өрөөндөө 5-15 хүний багтаамжтай 15 өрөө манай хаяг сансрын баян цэл худалдааны төвийн зүүн хойд тал Phoenix Car Collection. Буаатын цээжинд орших их Монгол улсын бүх монгол ирчүүдэд Заачны төлөвтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Цэнхэр дэлгэцээр харах боломжийг бид олгох гэж байна. Орой цагтаа жиглээ дандаа явдаг амтэг штэ энэ хүчит. Харахад цус нь Монгол, хатах гэж цус нь Монгол, хайлахад сүнс нь Монгол зөвхөн Монгол ирчүүдэд зориулсан бэлтгий явуулдаг. Хил дээрээс ихсэн нэвтрүүлэг маань амар бай садлалт хийд дээр хурж ирээд Даарч хөрөх үедээ даарч хурчиг явна. би одоо дээш харж утлаа. Дээш харж утал мод харлаа. Томогт ширийн бүгдийн орчим алдарт тавын гутаа заларч байна. Загсаас одоо өдрийн амтлагын амралтын цаг гэж байдаг юм уу тийм үү? Хамт үзэж та бүхэнд баярлалаа.